Та бүгдээрээ сайн байцгаана уу? Бидний 5 дугаар сарын тайлан хүлээн авна уу? За 5 сарын 3 буюу хамгийн эхлээд Кансат тэмцээний 2 дугаар шатаар эхэлсэн. 2 дугаар шатад болохоор 1 дугаар шатаас юугаараа ялгаатай вэ гэхээр илүү өөрсдийнхөө даалгаврын зорилгыг детальчж тайлбарлаж мөн 2 дугаар хэсгийн image processing даалгавраа илүү тайлбарлаж өгсөн байгаа. Үүнээс гадна бидний сурсан зүйл болохоор багаар ажиллах чадвар маань 1-р шатаасаа илүү дээшилсэн байсан. Одоо жишээлбэл нэг нь ирэхгүй байхад нөгөөх нь ирдэг гэх юм уу. Тийм байдлаар өөрсдийнхөө дутууг нөхөж ингэж явж чаддаг болсон байсан. За үүний дараа болсон зүйл маань болохоор 5 сарын 10-нд англи хэлнийхаа сертификатыг гардан авсан байгаа. Бүгдээрээ маш сайн дүнтэй төгссөн болохоор маш их баярлцгааж исэн. За тэгээ хишиг маань багштай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Энэхүү англи хэлний сургалт маань зөвхөн бидний төвшинг дээшлүүлээ зогсохгүй. Одоо жишээлбэл үргэлж англи хэлээ тогтмол сайжруулж авахыг бид нарт сануулж байгаа юм шиг надад санагдсан. За тиймээс бид цаашлаад илүү их англи хэл болон бусад өөр хэлийг сурахтаа тууштай сурахыг эндээс сурч авсан. За үүний дараа бид 5 сарын 15-нд Бүжидмаа багштайгаа уулзсан байгаа. За Бүжидмаа багш маань бидэнд офсоо танилцуулаад за тэгээд цаашдаа тусалж дэмжих юу байна вэ гэж маш чөлөөтэйгээр ярилцсан байгаа. За тэгээд бидэнд өөрийнхөө туршлагаас хуваалцаж илүү тийм танилцах тийм ярилцлага байсан. За эндээс дүгнэхэд болохоор бид илүү ингээд нэгдээд тэгээд асуудлаа хоорондоо ярилцж байгаад Бүжидмаа багштайгаа дахин уулзахаар тохиролцсон байгаа. Дараа бид болохоор уламжлалт хурлаа хийсэн байгаа. 5 сарын 18-нд бид өглөө уулзаана. За тэгээд үүний үр дүнд болохоор өөрсдийнхөө илүү сайжруулах, цаашдаа яах талаараа ярилцсан байгаа. Тэгээд өмнө нь хийж исэн үйл ажиллагаагаа болохоор бусад хүмүүстэй тайлбарлаж өгөөд тэгээд бүгдээрээ нээлттэй маш гоёор ярилцаж хурлаа хийсэн байгаа. За ингээд бид болохоор 5 сарда бас мөн л Кансаттай 7 хоногт 2 удаа бэлдэж байсан. За үүнийг онцолж хэлэхэд болохоор 5 сарын 23-нд бүх нийтийн амралтын өдөр бол бид Кансатаа илүү өгсөрч гагнаад бэлэн болгосон байгаа. За үүний дараа болохоор 5 сарын 24-нд хэмжилтээ хийлгээд өөрсдийнхөө Кансатын тохирох стандартыг шалгуулж бид хангалттай хэмжээний тохирсон гэдэг үнэлгээ авсан байгаа. За үүний дараа болохоор бидний 3 сар гаруйгийн хугацаатаагаар бэлдсэн гүйцэтгэсэн Кансат тэмцээн маань эхэлсэн байгаа. 5 сарын 26-ны өглөө бид 2 машинаар хуваагдаж яваад за тэгээд байрлах газраа ирсэн байгаа. За үүний дараа болохоор нээлт маань эхлээд нээлтэн дээр хамгийн их хүсн хүлээж ирсэн хүн маань болохоор Монголын анхны сансарт ниссэн хүн болох Гүр Аргаж байгаа байсан. За биднийг Октябрь баг гээд бас их маш их дэмжиж байсан. Кансат маань хөөрөх үед бид маш их догдолж байсан. За нэлээд хол газардсан болохоор бас нэлээд санаа зовсон. Тэгээд бид хойноос нь гүгээд ямар ч тач SD карт дээр хадгалсан зургуудаа аваад image processing даалгавраа амжилттай гүйцэтгээд тэгээд дүгнэлтээ бичээд тэгээд шүүгчдтэй тайлгнасан байгаа. За шүүгчд маань сайнаар хүлээж авч ямар ч тач бид ингээд Кансатаа амжилттайгаар дуусгасан. За үүнээс дүгнэхэд болохоор бид STEM хөтөлбөрт хамрагдахаас өмнө биенээ сайн мэддэггүй байсан. За харин одоо болохоор илүү сайн биенээ ойлгож надад амьдралынхаа сайн найзуудыг олсон юм шиг санагдаж байна. За тэгээд мөн Кансат тэмцээндээ оролцох үеэр шат болгон дээр нь харахад багаар ажиллах чадвар сайжирч исэн. За мөн хоорондоо харилцаа илүү сайжирч исэн. За биенээ ойлгох тэгээ хүндлэх явдал бас их сайжирсан гэж харж байна. За тэгээд Кансат тэмцээнд амжилттай оролцоход тусалсан Пүрхүү багштаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. За мөн биднийг ахалж үргэлж дэмждэг байсан оюун эгчтэй мөн баярлалаа. За ингээд энэ тэтгэлэгт анх хамруулсан Women in Tech болон We Mongolia-гийн бүх л хүмүүстээ маш их баярлалаа.
гэдгээ илэрхийлмээр байна. За ингээд бидний 5 дугаар сарын тайланг хүлээн авсан та бүхэндээ маш их баярлалаа.